За би нотын тодорхойлтыг энд бичлээ. Энэ нь маш сонирхолтой дуудлагатай. Үсэглээд үзвэл нот буюу зүгээр л нот юм. Энэ нь ямар утга илэрхийлдэг вэ? Юуг заадаг үзүүлэлт вэ? Энэ талаар бид үзэж судлах гэж байна. Энэ бол өвчлөлийн шин тохиолдол, хуучин тохиолдол хоёрын харьцаа юм. За би одоохондоо математик талаас нь тайлбарлаж байна. нотыг тодорхойлъё гэвэл шин тохиолдлын тоог одоо байгаа тохиолдлын тоонд харьцуулж гаргаж байна. Тийм үү? Гэтэл халдварт өвчний үед халдвар тарах хугацаа гэж ойлголт бий. Зарим халдварын үед хэдэн өдрийн дотор халдвар тархдаг бол зарим халдвар хэдэн жилээрч үргэлжилдэг. Зарим нь хэдэн 10 жилээр үргэлжилж анх халдвар авснаас хойш 30 жилч халдвар тараасаар байж болно. Энэ нь халдварт өртөж болзошгүй хүн амд тараана гэсэн үг. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүн амд буюу өмнө нь тэр халдварт өртөж байгаагүй хүмүүст халдвар тархаж болно. Би үүнийг доорх жишээг ашиглан тайлбарлая. За бидэнд 4 төрлийн халдвар байна гэж төсөөлье. За тэдгээрийг А, В, С, Д гэд нэрлэчихье. Хүмүүсийн дунд ороод энэ халдвар тус үрээс хэдэн хүн халдварлсныг тогтоолоо гэж бодъё. За жишээ учраас амархан тоог сонгож авъя л да. Халдвар тус үрээс 4 хүн халдвар авсан байна гэж бодъё. Ингээд цаашид эдгээр халдвар тээгчдийг дагвал энэ яг ямар төрлийн халдвар вэ гэдгээс хамаарат тархалт нь өөр байна. Жишээ нь энэ халдвар хэдэн 10 жилээр үргэлжилдэг гэж бодвол түүнд тохирох урт хугацааг авч үзэх хэрэгтэй болно. Харин энэ халдвар нь хэдэн 7 хоногийн дараа халдвар нь илэрдэг. Харин энэ нь хэдэн өдрийн дараа. Нөгөөх нь хэдэн 7 хоног гэх мэт. Ингээд харахаар халдвар тус үрээс хамаарат хугацаа нь ялгаатай байгаа биз? Өөрөөр хэлбэл халдвар тус үр хэр удаан үргэлжилдгээс хамаарч байна гэсэн үг болж байгаа биз дээ. Тэгэхээр та бүхэн одоо тэгээд нот гэдэг чинь ямар үзүүлэлт юм бэ гэж гайхаж байгаа байх. Энэ тохиолдол буюу А халдварын үед энэ хүн өөр нэгэнд, харин тэр хүн нь бас өөр нэгэнд халдвар тараасан гэж үзье. Харин энэ хоёр хүн нь цаашаа тараагаагүй зогссон гэж үзье. Тэгэхээр нот гэдэг маань халдварын шин тохиолдол буюу хоёр хүн, хуучин байсан тохиолдол буюу 4 хүнд харьцуулсан үзүүлэлт учраас 2-ыг 4-т харьцуулахаар 0.5 гарах нь байна. За харин В халдварын хувьд яах вэ? Тэгэхээр энд 2 хүн байна гэж бодъё. За эдгээрийн нэг нь цаашаа 1 хүн дамжуулж харин нэг нь дамжуулаагүй. Тэгэхээр одоо тоолоод үзвэл 4-ийг 4 хуваагаад 1 буюу бидний нот нь 1 гарч байна. Энэ бол дундчин юм. Зарим хүн олон хүнд халдвар тараасан, зарим нь цөөн хүн тараасан гэж бодвол дундчин нэгтэй тэнцүү байх нэ. За одоо С халдварын хувьд бас дээрхтэй төсөөтэй. Энэ халдварыг цөөн хүн авсан гэж үзье. Энд 2, энд 1, тэгээд энэ хүн 3 хүн дамжуулсан. Ингээд нийтдээ 4, 5, 6, 7, 8 хүнд халдварлуулсан байна. Нийт 8 хүн халдвар авсан учраас нот нь 8-ыг 4-т хуваагаад 2 гэж гарнаа. Д халдварыг авч үзье. Түүгээр маш олон хүн хэдхэн 7 хоногийн дотор халдварлаж өвчлсөн байна гэж бодъё. Тэгэхээр халдварлуулсан харьцааг олохын тулд энэ олон хүний нийт тоог 4-т хуваах нь байна. Одоо би үүнийг хурдхан зураатгая. Би энэ халдварын тархалтыг 72 байхаар зуръя. За 30 боллоо, 40, 50, 60, за ингээд нийтдээ 72 боллоо. Нийт 72 шинэ халдвар юм чинь түүнийгээ бид 4-т хуваана. Ингээд 72-ыг 4-т хуваахаар 18 гарна тийм биз дээ. Тэгэхээр энэ халдварын нот нь 18-тай тэнцүү байх нь. Би үүнийг та бүхэнд харуулах гээд байгаа юм л да. Тэгэхээр эхний энэ халдвар тараасан анхдагч өвчтөнгүүд одоо бидэнд хамаагүй гэж бодъё. Учир нь бид тэдгээрийг халдвар бүрээс нь хамаараа тодорхой хугацаагаар дагаад халдварлуулсан хүмүүсийнх нь тоог гаргачихсан байгаа. Тэгэхээр тэр анхны хүмүүс нь дахиж халдвар тараахгүй. Учир нь бид тэднийг
заримыг нь хэдэн 10 жилээр, заримыг нь хэдэн 7 хоногоор, заримыг нь хэдэн өдрөөр дагсан. Мэдээж ямар халдвар гэдгээс хамаарат халдвартай байх үе нь өөр өөр байгаа. Тиймээс одоо энэ цэнхрээр тэмдэглэсэн халдвар тээгчид буюу шинэ халдвар тээгчид бидэнд илүү чухал. Тэд одоо цаашид хэрхэн халдвар тараах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нэгээс эхлэе. Энэ хүн халдвараа нэг хүн дамжуулж, тэр хүн нь дахиад нэг хүнд тараагаад дахин халдвар тараахгүй зогссон гэж үзвэл нийтдээ 2 хүн болно. Цаашлаад тодорхой хугацааны дараа ирээдүйд нотыг тооцоолохын тулд бид одоо байгаа халдвар тээгчийн тоог гаргах ёстой, тийм ээ? Тэгэхээр одоо бидэнд 2 байна. За тэгвэл хуваарьт нь 2, хүртвэрт нь 1-ийг бичнэ. Тэгэхээр нот нь 0.5 буюу хിവэрэ хадгалагдаж байна. Энэ бол миний хэлэх гээд байгаа санаа буюу нот нь өөрчлөгддөггүй бөгөөд халдвараас хамаарат өвөрмөц байдаг үзүүлэлт юм. Дараагийн тохиолдол дээр мөн 4-ийг 4 хуваагаад 1 буюу нот нь хിവэрэ байна. Юу болоод байгааг одоо та бүхэн гадарлаж байгаа байхаа. Зарим хүн нь олон хүнд халдвар тарааж, зарим нь цөөн хүнд тарааж байна. Гэхдээ л эцсийн дүндээ нот нь хിവэрэ хадгалагдаж байгаа биз? Нөгөө талаар халдвар хэр зэрэг хурдан тархаж болохыг ойлгоход хялбархан байгаа үстэй. Энэ халдвар цаг үргэлж 2 дахин нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр хэдэн өдөр болоход л халдварлагдсан тоо 2 дахин нэмэгдээд 8 байсан бол 16 болчихсон байна. Энд байгаа халдварыг харах юм бол их том тоо гарна. Үүнийг харвал 72 нь 18 дахин нэмэгдснээр 1296 болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл эхлээд 72 шинэ халдвар тохиолдож байсан бол одоо 1296 шинээр халдвар авсан байна. Тэгэхээр нот нь 18 байх нэ. Тийм их тоо учраас би зурж амжихгүй л дээ. Зүгээр л маш олон байгаа биз? За ингээд халдвар авсан хүн маш олон болж байна. Үүнээс харахад нот нь 1-ээс бага байгаа бол жишээ нь энэ ихний халдвар байна. Тэгвэл ийм халдварыг унтарч буй халдвар гэдэг. Өөрөөр хэлбэл энэ халдвар зогсож байна гэсэн үг. Анх 4 өөр эхэлсэндээ одоо ганцхан халдвартай хүн үлдэж. Харин энд нот нь нэгдээ тэнцүү байгаа үед ийм халдварыг тогтвортой халдвар гэдэг. Хэсэг хугацааны дараа анх 4 байсан халдвартай хүний тоо хിവэрэ 4 байна. Харин нот нь 1-ээс их байгаа тохиолдолд энэ халдвар тархаж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж хэр зэрэг их байна гэдгээс хамаарна. Тэгэхээр халдвар тархаж байна гэсэн үг. Ийм учраас энэ өвчлөлийн харьцуулсан үзүүлэлт болох энэ тоо их чухал бөгөөд хэрэгтэй үзүүлэлт юм. Жишээ нь эбологийн хувьд нот нь ойролцоогоор 2 байдаг. Дээрх халдварын жишээнүүдийг толгойд байгаа жишээнээс сонгож авсан юм шүү. Д халдварын хувьд энэ улаан бурхан буюу корто төстэй юм. Эндээс харахад улаан бурхан эболотой харьцуулахад илүү хүчтэй тархалттай байгаа үстэй. Энэ бүхнийг харахад халдвар хэрхэн тархаж байгаа нь бага зэрэг аймаар санагдаж байгаа учраас та бүхнийг итгэлийг чинь алдагдуулахгүй тулд би зарим нэг зүйлийг хэлье. Халдварыг бууруулахын тулд бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй юм гэж юу гэж бодогдуулахгүй тулд эдгээр нот өндөртэй халдваруудын тархалтыг бууруулах хэд хэдэн арга зам байдгийг дурдъя. За тэдгээрийн нэг нь халдварыг зогсоох явдал. Өвчлсөн хүн байлаа гэж бодоход түүнийг тусгаарлана. Халдвартай хүнтэй харьцаж байгаа эрүүл хүмүүс, жишээ нь эмч, совилогч нар нь хамгаалах хувцас өмссөн байх хэрэгтэй. За тэгэхээр өвчтөн тусгаарлана. Хамгаалах хувцас хэрэглэл өмснө. Энэ бүхэн халдвар тархалтыг зогсооно, тийм үү? Хэрэв хэн нэгэн үнэхээр халдвар авсан бол яах вэ? Жишээ нь улаан бурхнаар өвчлсөн бол яах вэ? За энэ тохиолдолд бид улаан бурхны эсрэг вакцинжуулалт хийнэ. Харамсалтай нь эболод одоогор вакцин байхгүй учраас энэ 2 дугаар категорид хамаарагдахгүй. Энэ тохиолдолд УГО буюу улаан бурхан, гахаан хавдар, улаануудаас урьдчилан сэргийлэх вакцин гарсан. Иймээс
Вакцин хийлгэснээр олон хүмүүсийг шинээр халдвар авахаас урьдчилан сэргийлж чаддаг их үр дүнтэй арга юм. Тэгэхээр эдгээр нь энэ их аюултай халдвар үүсгэгчдийг тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулж болох хэд хэдэн зам болно.